Чи уран бүтээлийнхэн ер нь аялгаунд их ач холбогдол өгдөг юм уу? Үгэнд их ач холбогдол өгдөг юм уу? Үгэнд. Үг ер нь сонсоод тэгэл мэдээж нотлцаа байгаа шүү дээ. Тэгэл үг нь таалагдвал тэгэл шууд л дурлаа шүү дээ. Тэгнь. Миний гоё дуу байгаа шүү дээ. Асмал лазерун гоё шүлэг. Ямар шүлэг вэ? Одоо би тань зүгээр үзээ дууныхаа хэсгээс сонин соднуудны чинь хартсан согтсон сэтгэлийг яах вэ чи? Даруухан хартсан чинь нуусаад дагаад явбал яах вэ чи? Аа. Гоё үгүй. Өмсөн таалсан уруулын амтанд үейлсэн сэтгэлийг яах вэ чи? Амтаар дайлсан урууланд чинь ахаа шунуул яах вэ чи л гэж байгаа. Хөөтөр. Аялгаутай. Гоё дуу. Энэ хизээ хийсэн дөө? Энэ 24 онд хийсэн дөө. Сайн байцгаана өрх мэд үзэгчдээ сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтлөө хүргэдэг өөрчлөлт подкастын ээлж дугаар эхлэх болсон. За өнөөдөр миний зочноор нэг уран бүтээлч сонирхолтой мундаг залуу ирсэн. За мөнх өндрөхтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. Танд бол танаа радио Хөгтөнгөр радиогийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. За нийт Хөгтөнгөр радиог үзэн суугаа, их орны 408 зүгс суугаа. Мөн гадаад дотоод суугаа Монгол зам олондоо. Энэ нэвтрүүлэг хөрөх өдрийн мэндийг өргөн твшилээ. За баярлалаа. Хаяа мархам чи баг хөтлөө намайг дагалаа явах нь удаа. Манай нэвтрүүлэгч 82.9 119 дээр FM-ээр явахаас гадна подкаст гэж Хөгтөнгөрч хэрэглээ бичээд бидний нэг бэлтгэгч нэвтрүүлгийг үздэг. За дүүгээ яагаад үрсэн байг бол бас уран бүтээлийн тоглолт их сураг сонссон. За би бол өөртөө анх удаа өнөөдөр нүүр тулж байлаа танилцж штэ. Надад буусан дүр зураг бол нөгөө хөдөөгийн байслан киноны хөрхөн дээлтэй малгайтайгаа ингэ дуулсан штэ. Тэр дүр зургаар би бол анх чамаа мэдээд байгаа юм. Бүр айгу сэтгэл тотно ингэ бас нэг уулзсан юмсан танилцсан юмсан гэж өсөж явлаа. За ер нь уран бүтээлтэй бага алчир наснасаа холбогдоо юу 10 жилээс холбогдсон уу? Танаа гэрт урлагийн хүн байдаг юм уу? Ямар нөлөөлөөр урлаг руу орчих вэ? Урлаг руу бол яг хүүхэд байх юм хүртэл. Тэгээ хүүхэд байхаас орсон. Удам одоо ярил манай ээжийн аав ээж хоёр бол их сайхан дуулдаг хүмүүс байсан. Аав талаас бол урлагийн гавь сэтгэлтэй. Туга Оросын холбооны улсын гавь сэтгэлт манай Цэрэндэ шин Жамин гэж мундаг хөгжим зөвлөж одоо завхан гол дөрвөн улирлын өнгө аав минь гээл одоо. Манай ардын жүжигчин Батцөх. Тий. Багш маань их олон төгөнд болсон шүү дээ. Тий. Ер нь хүүхэд наснаас л хүсэл мөрөөдлөө дагаал одоо хүртэл ингээл зигүүрлээд уран бүтээлээ дөрөв явж байна. Тийм үү? Ер нь бол тэгэхэд болно. Тэгээ яг зүгээр дундуура хүүхэд байхдаа бол сонирхож бол спортоор хичээлдэг байсан чөлөөт тэгэл цаана юм уу. Тайл болох хүүхэд байхын хөдөлгөөнт тэгээ хичээл сурлагт бол нэг сайн байгаагүй. Тэг мууч бас байгаагүй. Тэгээд явж явдаг тий. Ямар сайн нэг бүсээс медаль авсан, аймагаас медаль авсан хүүхдүүдийг энэ жил одоо шалгаруулж онц гаргана гэж сургуулийн захиргаанаас тийм шийдвэр гарсан байсан. Тэгэхээр нэг сумд их гоё штэ. Тэгээ бэлгэний утаа өөрсдөө бэлддэг. Тэгээ ээждээ хэлэхгүй би. Би онц гарсан юм байна. Тэгээ та нэг бэлгэний ут бэлдэж ирээ гэсэн. Бэлдэг байсан. Яаж чи онц гаргав дэ гэхэд тийм хөгтөө тийм юм явж болж лээсэн тухай үед. Шагнал авахар төвчний хүн биш шүү дээ. Биш шүү дээ. Чи онц сурлагаараа гэж байгаа юм байна тийм. Түүнээс нэг аймагт яргуу наадам гэл зөндөл гоё. Тэмцээнд ордог. Тэгээ нийгмийн идэвхтэй тийм сурагч байсан. 10 жилээ Завхан аймагт төгсөөд айлын хитэх үе. Би дээр ихчтэд ороод үтэй айлын дундах. За хөдөө гадаа өссөн болохоор чи бас мал хойтой ойрхон л байж тээ. Хамгийн дуртай зүйл. Магасаа морь боломжсэн үү? Морийг бол их сайн амжижсэн. За тэгэхээр чамд бол малд их хайртай. Тэр дуун хөрөн бүтээл бас чамд их наалтсан ба шүү. Би бүр тэр дүрх чамд айгу зөгчээ гэд харж ирсэн байхгүй юу? Тэгэхээр ахуй амьдралтай ч ойрхон байна да. Тий. Оюутан болж орж ирчээд тэгээд энэ юун дээр Баянбүрдийн тойргинд машин угаат гэсэн. Хичээлийн газар. Тэгээ ардын жүжигчтэй танилцсан байхгүй. Тохиолдлоор. Тэгэхээр юм цаанаас бас хардаг. Юмд би бол итгэдэг л дээ. Альва зүйлд бол яг болох ёстой юм болдог. Тэгтээ нэг урднаас хойднаас тий. Очих ёстой хүмүүс. Тий. Учирнаа гэж. Ямар тохиолдолд танилцж байна та хоёр? Бид хоёр зүгээр шууд мэдээж би бол мэддэг. Тэгээд манай аав ээж хоёрт бол эхнэр нь 10 жилийн анги штэ. Тэгээд аав яриад идэг байсан. Пагантаныг уулзчвал тэг эхнэрийнх нэрийг хэлээд уулзчвал ерөнхийдөө уулзуулчихсан. Уулзуулчих юмсан. Аав тийм нэг бодол байсан юм л. Тэгэл юмны хөв зохиолоор шууд уулзсан да. Тэгэл өөрт нь очиод би ингэж дуулдаг юм залуу байгаамаа гэж машин нугааж ал танилцал. Тэгээд тэр чи 16 оны
хавар байхгүй. Бүр хүнээр дамжаагүй машины нугааж явах та. 68 эсвэл 105 угааж байгаа. Тэгэл анхныхаа цалингаар гоё миний нутгийн гоё гэд манай хөгшин аав одоо манай хөгшин тоглолтын дээр нэрнэ. Хэдтэй хүн байд? 83 та хүн байна. Амар сайхан. Тэгээд ардын жүжигчдээ маш их болгон дээр тохиолдоор танилцчаад би ер нь юм урлаг дуу хооронд дуртай байгаамаа. Тантай ингээд бас холбогдъё таашаа болох боломжтой гэдэг ингээд санал тавьсан юу гэж хүлээж авч байгаа юм. Дуулдгийн байна. Манай студид ирээрээ. Тэг чөлөөтэй нээлттэй байдгийн шүү. Тэгээ чи бас завхны залуу юм байна. Манай хүнтэй аав ээж ирж нэг юм биш үү. Тэр танилцах хооронд бол бүх юм ярьж байгаа шүү дээ. Тийм. Чи манай ингээ ууган батын хүүхд юм уу тийм таныг яриад идэг штэ энэ төр гээл тий. Тэгэл танилцаал. Тэгэл студид нь очиод 103 сар баг хөдөг юм хэсгэлэн дуулсан. Энийг чи дуулаа энэ киноны дуу. Багш санал тавьсан юм уу? Тий. Чи энэ л яг чамд буухаараа. Ямар хөрхий. Тэгэл яг 103 сар одоо Жавхлан ардын жүжигч хэлсэн байдаг шүү дээ. Дуу 3000 дуулна. Тэрнээс илүү дуулсан байгаа би. Амар их дуулсан. Киноч монда кино уул уран бүтээлэн ч шууд хүн төрдөг. Намайг хөөхөд байхад хөдөөгийн баясгалны тэр дүртэй маш адилхан гэж манай аав ээж нар ярьдаг. Хөрдөг байсан. Ер нь миний багын зургууд айгүй төстэй. Тэгээд намайг бүр дундаа ингээд ороод ахын руу орж явах манай найзууд миний ойрын хүмүүс бацаа хийдэгсэн намайг бүр хамаа яг шүү гэл ингээд цаашлуулдаг байсан. За тэр дууга дуулаад ард түмэндээ хүргээ тэрнээс хойш чамааг бас хүмүүс янз бүрийн нэрийг чинь жоохон өөрчлөх маягаар дуутай ч холбож өдр дуулжсан тохиолдол байгаа юу? Бага. За хөдөөгийн баясгалан гэхэр л юу н одоо бол миний нэрийг баг таних одоо ч хүртэл ингээл таних хүмүүс ховорш байх. Хөдөөгийн баясгалан байна. Хөдөөгийн баясгалан л гэлдэг. Тэр борд ээлтэй төсөөлдөг. Тэгээд яг тэр цаг хугацаа руу санагдуулсан тэгэж тоглолтын дээр дуулсан шүү дээ. Найр наадмын хамир гээд. Тэгэл ер нь тэр чин дуулаад хүмүүст амар хүрсэн байхгүй. Тэгээ. Тэрүүгээрээ л зээлгэж байгаа шүү дээ хүмүүс дээрээс. Тэгээ олон хүмүүсээс танилцуулсан их сайхан буянтай уран бүтээл. Унах хунаатай болгосон. Тэгсэн үү? Баярлдаг биеийн дунд. Тэгээ олон хүмүүсийн хүрээлд орж ингэж өнөөдрөөс өдий хүртэл бас ингэж тэр дуугаар авгуулж явж байгаа даа. Баярлж явдаг тий. Ард түмнийхээ буян шиг хүртээ дуугаараа дамжуулаад ингээд өрөөгөө чинь хүртээ явж байна. Үүнийхээ үр шимийг одоо тоглолт болгоод ард түмдээ бэлэг барих гэж шүү дээ. Одоо нас идтэй. Нас 31 32 л явж байна. За хэдэн мамаатай, хэдэн их нэртэй. Ер нь бол их нэрт байхгүй байгаа. Ер нь бол ойрын хугацаанд бол болъё гэж бодож байгаа. Одоо гэр бүлгүй байгаа юм уу? Гэр бүлгүй байгаа. Өргөж байгаа хүнч байхгүй байгаа. Аа. Яг одоохондоо бол яг уран бүтээлээ. Ер нь бол дунд нь нэг жоохон сармагдсан юм аа. Гэр бүлмэл цохиож үзээд бас тэгээд нэг болгоч юм шиг болмооргүй юм шиг санагдаад. Залуу хүн чи. Тий. Тэгээд яг үннийг хэлэхэд бол өөрөө бол нэг одоо гэр бүл зохион байгуулад хариуцлага одоо эр хүн мэдээж хүний охин өөр авч сусмал хариуцлага хүлээн шүү дээ. Хариуцлага бол арай бас хүлээж чадах хэмжээнд байхгүй байсан учраас тэр үгээ хэлээд бас тэр бүсгүйдээ тий тухайхаа үргэлжсэн бүсгүйдээ хэлээд бэлэн биш байна. Тэгээд ойлгуулсан тий амьдралд арай бэлэн биш байна хоёлаа. Миний хувьд бол бэлэн биш байна. Би одоо эцгүүний талаас юм одоо ирээдүйд их эцгүүн болоод явах талаас бол хариуцлага хүлээгээд бэлтгэдэг бай. Одоо үр хөвгтэй болоод ингээд чамааг авч явахд бол бэлэн биш байна. За нэг талаа наадч бас зөвлөлтөө. Нэг талаа өөрийгөө бодсон юм шиг зэрнээс яг үндэ бол тийм л байсан. Гэр бүл авч явна хариуцлага өөрн. За тэгээд хөвгөх сухтаа болно гэхэр чинь цаг зав урлагийн хүмүүс бас хэцүү тал байгаа шүү дээ. Нойр хоолгүй явна, хөдөө гатаагүй явна. Гэр бүл тэрэн дээр ойлголцтой байх хэрэгтэй. За яг цаг нь болохоор тэгээд болно даа мэдв. Тэр зураг төргөөр л явж гин те. Яг тэгээд дундуураас нэг жавхлаа ах шиг өрхийн минь татаач цагийн минь чанаач гэж өрхөн шивнээ явж хэлдэг. Тэр цагийн юм цагтаа болно л доо. Хамгийн хэцүү санагдчихсан үе урлагт юу байна? Одоо чи би сая нөхдөрлөг юм ярилцж явах тус нэг 10 жил ямарчсан сүүлийн тасралтгүй явж штэ. Бас их шантарч исэн болчих юмсан одоо хурах тэр тийм бодол санаа байв уу эсвэл хүсэлмөрөдөл чам хөдөлсөөр л байна уу? За ер нь бол болчих гэж бодсон үе байсан. Гадагшаа дотгошоо нэг явж үзээд ойр нь яахан ч мэдэгдэхгүй тэгээ явж мэдэгдэхгүй тийм нэг зөндөөл дуунууд хийгээд байдаг. Тэгээл мэдээж одоо бас дуулаад мөнгө төгрөг олж байгаа. Тэгэл олохынхаа ихэнх зүйлээ л яг номер 1 дурлагтаа зориулал ингээд явж байгаа. Хэцүү шүү дээ. Яг ямар дуулаад ингээд тэр дуу маань хүнд хүрээд явах нь чанга. Тэгээд ингээд хөгжмийн зохиолчтойс нэм яруу найрагчтайс нь сонсоод тэгэхээр ялчул гоё дуу байгаад байдаг.
Тэгэл дуулаад ингээл цацаал ингээл эхлэхээр ээдээ нэг ивгүй тийм нэг явахгүй тийм мэдрэмж төрөөдөг ч юм уу те. Эсвэл тэр мэдрэмжээрээ эсвэл хойш нь татаад байгаа юм шиг өөртөө бас буруу жишээ нэ. Тэгэл яах вэ? Ер нь бол алдаа буруу бүх зүйлийг өөрөө л өөрнө шүү дээ. Өөрөө л нүгэр тулна. Тэгээ хинт гомдоход дээ. Өөрөө дайраал гарахыг л хичээж бодож ингэж явдаг та. Гэр бүл найз нөхдөд ойр дотны хүмүүсийн дэмжлэг ер нь хэрэг байдгаа. Магтас ааших зүйл байна. Зарим үед бол буруутгах тий ингээд шүүмжлэх үеж гардаг шүү дээ. Хамгийн ойр дотны хүмүүс чамд хэр тусцаа үзүүлж байна. Сэтгэл зүйн хувьд. За хамгийн миний уран бүтээлийн номер 1 одоо шүүмжлэх, чеклэгч бол манай ээж. За. Бүх хүүгний алдаа дээр нэг үсгийг ч хүртэл дээ үсгийг хийсэн байхыг хүртэл ханддаг. Иймэрхүү сайн ажиллаж байгаад бол ер нь бол явах дуу байна. Интер гэдэг юм. Манай ээж чи их том шүүмжиг. Манай дүү бол бас дуулдаг байсан л да 10 жилд. Дүү маань бол их яг урлагийг бас ойлгож ингэж ойлгох талаас нь гоё харж ингэж дэмждэг. Тэгээд аав ихч маань ингээл бүгд л одоо бол тоглолт хийх сургаар бол бүгд талд бол үнэхээр хөдөлж байна. Хөдөлгөөнд орсон. Аргагүй анхны тоглолт гэдэг чинь ер нь анхны бурхан бас хариуцлага өндөр байдаг. За алдаа хоног бид мэдэхгүй шүү дээ тухайн үе. Одоо үйл явдлыг харуулах болно. Ээж ямар мэрэгчлээ юм бэ тий? Манай ээж жимч мэрэгчлээ. Та аав маань бол төмөр зам сууж агаад сургуулаа орхиол. Тэгэл ээжтэй маань суусан да. Дархан. Манай бол дарахыг их олон жил хийсэн. Мөрөөл төрх төр нь хамгийн чухал зүйл юу гэж боддог чи? Хөдөлмөрөө, хичээл зүтгэл байна. Эсвэл мөнгө байна. За хүмүүсийн дэмжлэг байна тий. Олон талаас байдаг шин. Одоо чиний хүслэмрээж байгаа зорилго байгаа. Юу гэж боддог чи нэгдүгээрт? Мөрөөдөл төрхийн тулд бол мэдээж номер 1-т өөрөө хөдөлмөр зүтгэл байна. Хоёрд бол одоо манай ээж аавын эцэг эхийн ар гэрийн хүмүүжил чухал байх гэж боддог. Аав ээж хоёр маань бол хүнтэй ив зүйтэй, цэвэр цэмцгэр гартаа одоо хумсаа сайн авч явж байгаараа илүү дутуу өнөргөө одоо тэг биегээ зөв авч явах чинь бол энэ амьдралд бол хуваарийн цэвэр. Тий. Нөлөөлөх ёстой шүү. Тийм учраас одоо тэгжил захидаг да дандаа. Одоо аав ээж болон өндөр өвөө эмээгийн бас нэг энэ зүйлийг бодож захиж яваараа гэдэг нэг сургамж өгөөд байдаг шүү дээ. Чи ер нь аль үгэнд нь олцлон өөрийнхөө амьдрал хэрэгжүүл биелүүл явдгийг. Ер нь шудраг байх. Манай өгшөө өөрөө их шудрах хүн. Тэр нь бас над байсан болов гэж боддог шүү дээ. Би ч ер нь тэр болохгүй энэ болохгүй нэгэд манай ер нь бол эргэн тойрны надтай ойр байдаг хүмүүс сайн мэддэг байх. Шууд л хилчдэг. Юм бодохгүй. Тэр нь хаяа буруу болдог, хаяа зөв болдог. Тэрийг их хэрэгжүүлдэг юм болов гэж боддог шүү дээ. Ямар өнгөнд дуртай? Цагаан өнгө. Цагаан өнгөнд дуртай. За одоо ингээд жишээлбэл чиний залуучууд бас өөр жанраар дуулж байгаа шүү дээ. Зарим найзууд санал тавьж гэнэ чи хипхоп өгүүлж үзээч. За ийм өнгөөр дуулж үзээч тэргээд ийм санал тавьж ирсэн үе байгаа юу? Тийм байхгүй. Яг зүгээр бүх урлаг бол гоё өөрөө. Яг тус тустай. Яагаад нийтийн дуу дуулсан бэхээр нийтийн дууны үг бол үнэхээр тасархай байдаг. Тий. Би бол үг бол амар их онцол сонсдог. Зүудэн бороо ч юм уу те. Жишээ зүгээр. Тэгэл Чандман Эрдэнэ ч юм уу. Ингээл дуунууд зөндөө байгаа шүү дээ. Тэг үг бол сайн үг бол тэгэл яг аятайгаа байдаг гэж томчууд ярьдаг үнэн бах. Тий. Үе мөнхөрдөг шүү дээ айгу. Маш урт нас. Гоё дуу гоё шүү. Амар дуртай гоё дуу. Хийх гээл хичээгээл яваад байна. Хамгийн дуртай сонсох дуртай хамтлаг. Гэхдээ одоо камертон юм уу номин талстлаа шүү. Ер нь бол номин талст. Сонсож өссөн. Номин талстын бүх дууг бол. Дуртай дуу чи ямар дуу ч юм байна? За Дэлгэр мөрөө ах ардын жижигч хоёр байна. Би их юм сурсан шүү хамт явж. Хөдөө орон нутгаар дээг яхтай хамт явж одоо. Бараг одоо Суйсд одоо манай Суйс бол мундаг гой сургууль да. Тэг яг өөрийгөө нэг ард түмэнд одоо хүнд одоо юу гэмэрч худалдах гэдэг юм да. Зэрэгтэл өөрийгөө одоо ингэж таниулж ингэж гой нүүр хагарах тэрийг бол дээг яах ардын жижигч хоёроос их авсан. Мундаг хүмүүс шүү дээ. Тий хамт. Тэр дууг бол бараг тэгэл уралдгийн шүү. Урал. Дүр гэсэн үг шүү дээ ерөөсөө. Тэгэхээр чи бол тэр өглөөгийн мэслэн дууг дуулахад дүрийн айгуу сайн тодтогч өгсөн тийм. Учраас хоногч байгаа байхгүй юу? Тий. Хувцалтаас гадна. Тэгээд чиний нөө дуута наалдаж өгч шүү дээ. Тий. Хамтлаг дуучид бол мэдээж ингээд уран бүтээлээ төрөөд цаг хугацааны хувьд авчваа тэр шүүлтүүрээр ард түмэнд үлдэх үлдэхгүй нь бол ард түмэн бараг тодтогч өгдөг. Тэгэхээр
Чи уран бүтээлийнхаа ер нь аялгаунд их ач холбогдол өгдөг юм уу? Үгэнд их ач холбогдол өгдөг юм уу? Үгэнд. Үг ер нь сонсоод тэгэл мэдээж нотлцаа байгаа шүү дээ. Тэгэл үг нь таалагдвал тэгэл шууд л дурлаа шүү дээ. Тэгнь. Миний гоё дуу байгаа шүү дээ. Асмал лазерун гоё шүлэг. Ямар шүлэг вэ? Одоо би тань зүгээр дууныхаа хэсгээс сонин содон нүдний чинь хартсан согтсон сэтгэлийг яах вэ чи? Даруухан хартсан чинь нуусаад дагаад явбал яах вэ чи? Аа. Гоё үгүй. Өмсөн таалсан уруулын амтанд үейлсэн сэтгэлийг яах вэ чи? Амтаар дайлсан урууланд чинь ахаа шунуул яах вэ чи л гэж байгаа. Хөөтөр. Аялгаутай. Гоё дуу. Энэ хизээ хийсэн дөө? Энэ 24 онд хийсэн дөө. Тэгээ сая өнгөрсөн намар бол клиптэй болсон. Тоглолтод маань дуулагдана. Ер нь шүлэг хэр тойрогдгийн чи? За, явуу хулунгай шүлгүүдийг бас ганц хоёр уншина. Өөрөө ирээ бичиж байна. Өөрөө тийм яах юм бэ тийм аим. Тэгж өөрийнхөө хэмжээнд бол толгой холбож байна үстэй. Өөрийнхөө хэмжээнд бол толгой холбоно. Тэрнээс нэг дурд мөр өчөөч. Бас байдаг шүү дээ хүний цээжинд. Үгүй одоо баг 10 жил зохиосон байдаг оюутан цагч дурлах хайлах хаягдах үед мэдрэмж гарч идэг байхгүй. Яг нэг цээжинд байдаг ш нэг дөрөв мөршүүлэг. Одоо яг ингэхээр тулаад байна. Аршаан булгын ихэнд гизгээ самнан суух чинь арбжаа шиг би үлэмжийн жанаг дуулгасан. Амьдрах нас минь хэд хичнээн шүлэг дээрэнд нь аз жаргалын дарсыг чамруу зүгөө дуусгасан гэдэг юм. Энд гэхдээ хүний шүлгэлдээ хулунгай ах баха. Цоодлын хулунгай шүлгнүүдээс их уншиж. Шүлгэнд дуртай юм байна чи тий. Дуртай. Хүүхэд багт ер нь бас ингээд орлоготой л байдаг байсан. Би 10 жилд багт бас үеийнхэнтэй ингээд уралдах маягаар шүлэг өчтдөг байсан. Азар наримжсанд амарч мундаг сүрэн жуугаа явадарч батаа таарч Монголын үсгийн телевизээр тухайн үед 7 дугаар ангид уншиж гарч идэг. Тэгээ гэрийнхэн маань үзээд би тусланд байсан. Бөөн баяр болж ирсэн. Ингээл хүний түүх амьдралын хуцч айгу сонин штэ. Надад шүлэг гарныг манай найзууд тухайд мэдээгүй л байсан баг. Тий. Ямар ч сүрэнжуугаа гэснээс сүрэнжуугаа ер нь ямар хөө дүрхтэй хүн байсан юм. Би ер нь дуунууд найр. Авдарт багш дэргээд мундаг шүлэг найрлууттай ийм өсөө хойш нь самсан цагаан өстэй маш цэвэрхэн нөр борд шаргалт юм нүдний шилтэй. Би чамд зургийг үзүүлнэ тийм мундаг штэ. Одоо гард магна тий. Тод магна. Бас алдарт нь яруу найрч айгу ихтэй. Тэгээд одоо нутаг усанд төрсэн болооч бас жоохон дуртай. Тэр малгай дийлэгч зориулж тоглолтондоо бэлдсэн үү? Эсвэл бэлэг мэлгэнд чамд тохироо тухай үед ингээд зохиосон уу? Тэр бол ээжи хийж өгсөн тэр дийл бор дийл. Тий. Хөдөөгийн мэсгэлэн киноны дуулс одоо бор дийл хэрэгтэй боллоо гэдгсэн хаа байсан ээж цохны баянтс байж байгаа хийсэн дийл байхгүй. Тэгэл цагаан малгай ардаа тавиал яг тэр тоглолтод зориулж хувцалтаа бэлдээл гарсан. За. Хоёулаа энэ дууны тухай ярьж байгаа юм чинь манай үзэг сонсож зориулъя. Яг үл манай нэвтрүүлэгчийн подкаст манд үрстэй явдаг. За машинд өвдрөө явж байгаа хүмүүс 82.100.9 дээр сонсоо явна. Сонсож байгаа хүмүүс чинь бас энэ дүүг нэг хараатга гэд мэдхгүй нэгэнд бас санал төрн тийм учраас манай үзэг сонсож зориулаад ягаад гэвэл би чамд олон дуу байгаа. Гэхдээ надад нөгөө нэг буусан дүр төрх маань энэ санагдаад байгаа байхгүй юу? Тэгэлгүй. Тэгээ тантай уулзсных ингээд бас үзэг сонсогчтой гоё энэ дуугаа зориулъя тэхөө. Тэгээх. За. Тавин нарын өнгөн хайлуу тансгол нийтигэн халуу соолнууд кигудам хонди сургин бара дуре чихмунгол ингэж жаур широ
хаврын салхин хонгоо усалны амьдрал хангаар унган нут хитэлгэр хонди уйм гуни эши цэлхэ соонот кигудамгонди сургин бара дүүрээ. За гайхалтай. За баярлалаа. Маш их баярлалаа. Яг тэр нэг киноны гол дүр өвөгийн дүр те ингээл үнэхээр ингээд нүдэнд харагддаг. Үнэхээр энэ дуу бас нөгөө юм нүдэ оллоо гэдэг шиг эзэндээ олж бас олон жилийн дараа дахин амилж арт хүн төрсөн. Чамайг найзууд ч юм уу дотны ингээд хүмүүсийн цаашлуулад ингээд эмхтэй хоолоогоор дуулж чадхуу тэр дуулуулж үзчихсэн үү? Ер нь зүгээр нэг дуучин хүн тоглолтын арт гэж ийсэн. Тэгэхээс чи ингээ хэрэгээр ингэж дуулаад байдаг юм уу? Энэ доодөнгөөр. Тий. Дээд өнгөөр Тэгээд өнгөөр. яага ингэж идэг. Би яахад тэгэхээс тэгж альва зүйл би тэгж хичээдэг гэдгүй ш. Зүгээр байгаараа л гоё байдаг тэгэл. Өгцөөгдөл. Тий, тэгэл дуулдаг. Эмхтэй хоолоогоор дуулж үзсэн үү? Үзэх дурггүй. Гэхдээ ер нь үзсэн үү? Үз. Яаж вэ? Эвгүй хэцүү. Хэцүүлтэй мэдээж. Гэхдээ нэлээд хүч шаардж байна уу? Хүч шаардна л да. Тэг нь. Тий. Ямар дуу дуулж үзчихсэн? Надад үгүй хэрэг. Нэг бодог аялчээ. Яг л үзэх сонсох сонирхолтой. Чамайг тийм хоолоогоор дуулныг нөө төсөөлөл байхгүй. Яг уу надад нөө сэтгүүлчэнд сонирхол төрөөд байна. Тий. Тэгээ бас үзэх сонсох сонирхолтой баг. Дуурч юм санагдаад байгаа байхгүй. Нэг бодог. Юу гэж хэлдэггүй би өөрөө эхэллээ юм бол. Каракет л дуулж байсан л да. Би бас санахгүй байна. Харт мен чи сонсож би чамаага харсан хിവэрэ байна. Ганцаараа би олон чудаа дуулсан. Бэлтгэлгээд байвал ингээд хөөрхөн попоримагийн фаны юм хийчихэр юм шүү. Нэг тийм тоглолтууд байдаг үстэй. Нэг талдаа фалааж юмсан, нэг талдаа костюм бижак хүмүүссэн тийм. Бас бодолчтой юм байна. Тийм байна. Тийм. Хүмүүлгийн ажил дээр нь хэр оролцдог бас мэдээж манай монголчууд ч бас их хүнлэг сэтгэлтэй тийм. За бас ядарсан зовсон. За тусгай хэрэгцээ түүхтмүүд ингээд бас нэг хүмүүст өөрийнхөө олсон бүтээсэн зүйлээсээ хуваалцахыг хүсдэг шүү дээ. Ийм өмнөлгийн ажил дээр хэр оролцдог вэ? Өөрийнхөө хэмжээнд бол олон нэвтрүүлэгт орж ирсэн хаа. Тэрний урд би хэлчихье. Энэ асуулт их гоё асуулт асуулаа та. Тий нэг одоо би яг судалгаа хийгээд яг орж исэн хандвийн тоглолтод орж исэн зөндөө бол 92 хүргээд алдсан. Өөзөө. Тий тэгээл Ноконо гээл нэг их ч ингээл зохион байгуулдаг. Зөндөө л ингээл тэглээ инглээгээл зарим хүмүүс нийгэм даяараа тэгдэг ш нь урлагийнхан гэхээрээ дандаа л нэг сайхан ариухан хүмүүсүүд ингээ явж идэг. Яг нийгмийнхаа хүрээнд урлагийнхаа хүнийхээ хүрээнд бол орж исэн. Зөндөө ордог. Орох дуртай байдаг бас. Тийм нөгөө бас хүний эрхтөл өөр эрхтөл гэж юм цаанаас нөгөө заяанда бүтэд явдаг байхгүй юу. Хайртай хүмүүстэй уучлаарай юу. Хүн чинь тэгэл нөгөө хүний хайранд тусан дэмэнд явдаг учраас тэгэл хандвийн хүмүүлгийн арга хэмжээнд оролцоход хүн болж төрсний үүрэг шүү дээ. Тийм. Монгол хүмүүс чинь бас ер нь бүлээрээ амьдардаг энийгээ дэмждэг тусалж өргөж явдаг хүмүүс шүү. Тий. Аюул штэ манай монголчууд чирэн дуртай өдөө дургу тий. Сипгээл нэг хүнийгээ дээш нь татчвал татна. Сипгээл унахчвал унахчдаг юм шиг ингээд анзаар гэдэг ш надад. Уул үндсэндээ том зургаараа бол их сайхан сагаан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Агуу ард юм. Ер нь дандаа сайн сайхныг өрөөдө хүсдэг тэр одоо ерөөл магтаал тэр уншлах түүх намтрыг ингээ уншаа судлах. Агуу. Үеийн үед тийм учраас л одоо цөөн амул тэр нэм хүчрхэг хэлэхэд байлдан давхуулж байгаа шүү дээ. Амар. Хайртай хүмүүстэй, дотны хүмүүстэй бас нэг хэлэх юмсан, бод сандаг талархтгаа ярьчих юмсан гэж бодож явдаг зүйлээ бол энэ одоо төвтөрлөөр дамжуулаад үзэх сонсогч хайртай хүмүүстэй дамжуулж хэлээч. Га хайртай хүмүүсийнхаа одоо итгэлийг алдахгүй хичээгээл явах юмсан гэж дандаа боддог. Тэгээд мэдээж одоо
уурлуулж гомдоож одоо бохимдуулж исэн зүйл бол байгаа шүү дээ. Тий. Тэгжсэн бол уучлаарай. Эннээс хойш одоо тэхгүй байхын тулд хичээж чармаах болно. За гэж хэлье да. хамгийн сүүлд хизээ үлсэн. Хамгийн сүүл за 11 12 хоногийн өмнө л ойлсон баха. Нэг амар сонио ойлсон тэр. Юу тохиолдсон? Шин дуугаа сонсоод. Оо. Тэгээд яг нөгөө тоглолт моголт дөгцсөн. Тэгээд яг нэг сонин тэгж байсан. 2 удаа болсон. Тэр бол амар сонин мэдрэмж байсан. Тэр дуу чинь чам дээр бүр ирж байгаа юм шүү. Наалтаж. Яг зүгээр гэрээсээ гараад машин дээр сонсон л да чангаар нөгөө аль болгол ганцаараа их байдаг л дээ би. Ганцаараа их байдаг. Тэгээ шин дуугаа нөгөө өглөө усаад сэргийг дээрээ сонсоол хөдлөл төгжрэлт явчих юм шин. Тэгээ тэнгүүтээ нэг сонио ойлсон шүү. Нэг подкаст аялаач юм та. Аз жаргал хүсье та нартаа. Ариун нандин хүслээр үргэлж дүүлэн нисэж байгаарай. Бибисээ харлаад, бибисээ тэврээд алхаарай. Бид бүгдийн зүрхэнд их орон минь би шүү дээ. Гар гаран атхаад үргэлж сайхан амьдраарай. Галын дүл шигөөдөө өнөө мөнхөд гэрэлтээрээ. Хос сүрхээр жилслээч цэцгэн дундуургүйгээрээ. Ховор хайрын түүхээ дурсамж болгон бичээрээ. Гэлингсээс. Ямар гоё хөхтэй дуу. Гоё дуу энэ хийц болох юм байгаа маа. Тийм ээ. Би сонирм болцсон авч шүү дээ. Данаас дуу тэгтээ хаха ер нь бол байдаг шүү юм. Ямар гоё хөхтэй дуу вэ? Тэгээ энэ манай Чагнадор жаруу найрагчин шүлэг урлагийн гавьяа зүтгэлд найднарж явах юм аа. Айлгой юм уу? Хөгжим тий. Ямар гоё. Наа чи үнэхээр гоё юу байна. Дуу байна. Яг хоо энэ шаартай хүмүүстэй бас ингээл зориулаад анхны дуугаа сонсохдаг. Тэрнээс гадна ингээд ганцаараа байх чинь зөвлөлтөө. Үгүй өөрийгөө бас жинхэнэ мөн чанараараа мэдэрдэг те. Алдаа оноо, сайтай муутай зүйлээ ингээд мэдэрдэг. Чиний хувьд ер нь хайрыг юу гэж ойлгох юм? Хайр, уучлал гэл үгнүүд байдаг шүү дээ. Тийм байдаг. Хайр чиний амьдралд энэ үг ямар утга агуулдаг гэж мэдэрдэг вэ? Хайр бол том хариуцлага баг. Тэгээд тэрэнд хариуцлагыг задлаад үзэх их олон зүйл байгаа шүү дээ. Итгэл үнэмшил гэдэл. Тэгэл баг. Тэгээ хайр чи хайртай л гэж хэлсэн бол хариуцлагаа хүлээгээд одоо бол ар гэр тий ээж аавынхаа итгэлийг алдахгүй хайраа хайрлаад амьдралаа гоё авч явах тийм хариуцлагатай амьдрах ёстой л гэж. Тийм шүү. Тий богинохон үгэнд л би тэгж боддог. Ер нь бүхэл зүйл хайртай байж талархчихвэл бас хүн басна хэрэг штэ. Тэгээ хайр хүчтэй шүү. Одоо энэ цаг мөчөд сууж байгаа гэсэн биш тэр хувь тайлангаар авчрах ёстой. Олоо авчирч байгаа учраас бас би эндээ бас хайрыг түгэж явах хэрэгтэй. Тоглолтын талаар мэдээлэл өгөөч. Хизээ хаана яаж болох юм? За миний анхны бие даасан тоглолт Монгол бүх өргөнд болох гэж байна. Мөнх өндөр хаялгуу гэд бэлгшээлээ бодоод их гоё нэртэй. Тийм бай. Ардын жижигч өгсөн. Тэгээ 5 сарын 7-нд 19 цагаас Монгол бүх өргөнд. Тоглолт ойртсон юм шиг 5 сарын. Тоглолт ойртсон. Ямар хүмүүс оролцож байна? Тоглолт Монгол улсын ардын жижигчин Батсукгой оролцож байна. Далантай Эрдэнэс Гоёот оролцож байна. За. Таван орлын дэлгэр мөр ах маань оролцож байна. Нэм загдах хандмаагч Батундрах гэд манай завхны. Тэгээ нэрний бэлэгдлүүд нэх гоё гоос Батундрах. Бид гурав аялгуу ундрах нутаг гэж. Дуудуулах юм шин. Тэгээ бас тэгээ нэрэнд бол амар очиж дуудлах гэсэн байна. Өн гоё юм тий. Тэгээ энэ 7 жилийн хөдөлмөр ах. Өөрийнхөө яг уран бүтээлийг гоё хийгээд. Яг манай залуучууд ингээл залуучууд үеийнхээ хүмүүстэй найзалгаар тэрч дууглуулаач, энэ дууглуулаач гоё юм байна гэл. Яг миний өөрийн танигдсан дуу бол хөдөөгийн мэсгэлээ яалтчгүй. Тий. Тэрнээс хойш би бол бодсон байхгүй хаа. Ер нь уран бүтээлч хүн болвол дуучин хүн болвол өөрийн гэсэн ганц л гоё дуутай боллоо гэл. Яг энийгээ зориул. Тэгээ олон шин дуунууд ийсэн өөрийгөө таниулах юм тоглолт болчих. Тийм. Одоо ингээд урлагт өөрийгөө зориулж байгаа юм чинь урын сангаа хариуцуулж явах нь зөв. Тэгээд яг нөх хүндэлж бишрэж үүд хайртай хүмүүс чинь хамт тоглолтод орж чинь асар дөшгтэй байхгүй чамд. Ааж урдаасаараа суучин нарын албанд нөгөөдөл чинь чамаа дөшөө зогсож шít. Асуудалгүй. Тоглолт бол сайхан болох нь тодорхой. Тэгээд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ард түмэндээ мэдээж танигдж байгаа залуу уран бүтээлч өчөө сайхан зүйлсийг
хийж бүтээгээрээ миний нэвтрүүлэг нэр нь өөрчлөлт гэдэг нэртэй. Тэгэхээр өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэе. За. Хүний амьдралд бол өдөр болгон мөнгө нэмэгдэж яадаг, өөр ертөнцийн хүмүүс орж гарч яадаг. Тэгээд мэдээж муугасаа сайн айгүй их байдаг учраас тэдгэр хүмүүсийн хайр хүндлийг бас сайн дааж байгаарай гэж түүтэй ойлголцох байна. Олон уран бүтээлээр иргэн бас үзэгчтэй уулзсан. Манай үзэг сонсогчдод хандаж хэлэх үг байна уу? Үгүй мэдээж Тэнгэр радиог үзэн суугаа. Үзэгчтэй бол мөн өнөөдөр энэ нэвтрүүлэгтээ урьж өчүүх намайг урьж оролцуулсан. Ганц байх та. Болон хамт олонд нь ажлын хүнд амжилт, эрүүл сайн сайхан бүгдийг чин сэтгэлийнхаа угаас хүсээрэй. За баярлалаа. Анхны тоглолтод үнэхээр том амжилтыг хүсье. Юм болгоны эхлэл төгсөх алавгүй мэдээж алдаа гаргахыг үгүйсэхгүй. Тэгтэл нөгөө зорьсон бүтцээс нь сайхан хэрэгжүүлээрэй гэ манай Хөтөнгөр радиогийн хамт олноос бас гэр бүлд нь болон урлагийн хамт олонд нь өндөр сүндөр амжилтыг хүсье ингээд тоглолтоо сайхан хийхэд ард түмдээ толиулаарай. Дүүтэй хаз жаргал сайн хүсье. За баярлалаа. За баярлалаа.